Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ манай нэг танил маань одоо өөртөө хэрэгэлдэг арга нь надад их таалагдаад тэр аргыг хуваалцаж байна. Энэ юу вэ гэхээр бид нар нөгөө нэг зарим нэг хэрэгтэй зүйлээ ингээд хадгалахыг хүсдэг штэ. Тэгэхдээ танил хүмүүс руугаа ч юм ойр дотныхаа хүмүүс руугаа явуулж хадгалаад байдаг. Миний ойр дотны хүмүүс гэх юм бол ээж, манай нөхөр хүмүүс маань юусоо ямар нэгэн одоо өөрт хэрэгтэй зүйлээ над руу явуулаад тэгээд энэ юу вэ гингууд би зүгээр хадгалж байгаамаа гэж хэлдэг байсан. Тэгэхээр энэ маань болохоор тухайн хүнийхээ бусад мессежтэйгээ холилдоод олоход жоохон эвгүй хэцүү болчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай найз маань болохоор ингээ өөр лугаа явуулдаг гэх. За ингээд юу ах хайх хэсэг дээр ингээд өөрийнхөө нэрийг бичээд ингээ сараа суусан гэж бичээд тэгээ өөрийнхөө мессежийг нэгэн гутаа өөр лугаа ингээ хичрэхтэй бичээгүй харин одоо иргэний өмнөлөхний зураг, гадаад паспортны зураг, за зарим нэг постнууд таалагддээ штэ. За тэр дасгалыг дараа нь хий. Тэгээ вебсайтны линк гэдэг ч юм уу хэрэгтэй юмнуудаа ингээ өөр лугаа явуулаад хадгалчих болох нэ. За энэ миний Facebook энд харагдаж байна. Энэ миний Facebook. Тэгээ би сая хайгаад ингээ өөрийнхөө Facebook-ыг хайгаад өөр лугаа сая линкээ явуулчлаа. За энэ арга маань их зүгээр санагдсан учраас та бүхэндээ хуваалцаж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.